Хүүхэд байхдаа мөрөддөг боддог байсан юм аа мөрөддөг жоох. Ингээд нүдэн дээр нэг иймэрхүү хэлбэртэй юм тоног төхөөрөмж зохион бүтээгээд тэр нь тархины мэдрэлийн эс рүү хүлээж авдаг юмнууд руу мэдээлэл дамжуулдаг болчих юм бол хараагүй хүмүүс юм харж чаддаг болчих юм байна гэдэг. Тэгсэн чинь тийм төхөөрөмж аль хэзээний амьдрал нэвтчихжээ. Нилээ харсан, нилээ хэд байд юм шиг юм лээ. Тэгээд бас нэг жишээ сая харсан Google-ийн нэг юм таяг. Тэгээ нөгөө GPS-ээр бүх хотынхоо мэдээллийг интернетэд оруулсан болохоор хараагүй ингээ барай явж явах нөгөө таяг за одоо тэдэн метрийн цаана тийм байгууллага байгаа. Наа тавь чинь ийм осолтой юм байна, боломжтой байна гэдэг хэлээд байх юм гинэ. Тэгээ орчин тойрны хөдөлгөөн ийм байна, цаг агаар магаар гэдэг бүгдээ. Ингээд тиймэрхүү айгуу гоё жишээнүүд их байна л та. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс энгийн хүмүүс шиг одоо бүх нийгмийн өдөр тутмын амьдралд нэг яг адилхан төвшнийг нь хайшаа чинь тэгтэл ер нь хэвийн төвшөнд оролцох ийм боломжийг техникийн инженерийн шийдлүүд олгож чаднаа гэж бодож байгаа юм. Тэгэхээр техникийн ямар шийдлүүд байна? Тоног төхөөрөмж, инновац тэгээд хотын одоо төлөвлөлт гэдэг энэ тал дээр та бүхэндээ хэдүүлээ ярилцъя. Хөгжлийн бэрхшээлтэй ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй гэдэг ийм бодлоготой явдаг хүмүүсийн хувьд одоо гой жишээнүүд техник ямар шийдлүүд байна вэ? За тийм. Тэгээд тэр саяны ихэнд нөгөө дурддаг тэр яг одоо яг оновчтой хилжлээ гэж бодож байна те. Улс орны хөгжил, тэгээд нийгмийн сэтгэлгээний хөгжил, түүнийг даасан тэр технологийн хөгжил маань урд нь байсан хөгшин бишэлтэй хүмүүс гэдэг маань одоо энэ зөвлөгийн те тусдаа зүйл юу гэдгийг дандаа нэг нийгмээс тусдаагаар үздэг байсан сэтгэлгээ энэ хандлага юмыг өөрчилж байгаа. Тэгэхээр нөгөө энэ технологийн хөгжил бий болохын хэрээр хөгшин бишэлтэй хүмүүс бусад хүмүүстэй адилхан эрхтэгч нийгмийн амьдралд оролцох, ажиллаж амьдрах те сурч боловсроод ингээ боломжийг олгоод байна гэдэг бол үнэхээр тийм бодиттой зүйл байна л да. Тэгээд олон зүйлийг айгуул дуурдах бах те энэ хугацаанд бас ярихад бас ямиг ингээд цаасныхаа бас ярих бах те. Тэгвэл бас нэг зүйлийг нэмж хэлэхэд урд нь ингээд зөвхөн хөгшимшилтэй хүмүүсийн асуудал байшин барилга технологи те бүтээгдэхүүн байсан бол нөгөө талдаа хөгшимшил хүмүүс гэж үздэг байсан бол одоо нөгөө бүгээмэл завар гэж ярьдаг болчих. Бүх зүйлийг хүн болгон зориулсан тийм технологи барилга байшин үйлчлэгээний асуудал ингээд хийж яана л да. Тэгэхээр хөгшимшилтэн ашиглаж болж байгаа зүйл бусад хүмүүс ч гэсэн хялбар ашиглахад амар хялбар байх. Бусад хүмүүсийн хэрэглэж байгаа тэр бүтээгдэхүүн үйлчлэгээ бүх зүйл бидний хувьд ч гэсэн боломжтой байхаар ингээд хөгжчихлээр ялгаа заяг бол үнэхээр арилаад байна. Олон зүйлийг дурж болох бах миний санаанд орж байгаа. Би бас нэг зүйлийг Японд үзчихсэн. Нэг Японд ингээд яхалж нэг ханз тий. Одоо гадны жуулчин болгон дэр Японы хэлийг мэдгүй дээрээс нь ханз усыг ойлгохгүй. Тэгээ нэг гар утсаараа ингээд нэг байгууллагын хаяг ч юм уу метроны одоо юуны автобусны хаяг руу ингээд гар утсаараа ингээд харуулхлаа. Ханзыг нэг уншиж өгдөг. Ингээд ямар хэлдэг. Тэр нь эхлээд нэг харааны бэрхшээлтөнд зориулсан. Арахгүй шууд ингээд унших төхөөрөмж одоо тийм юу гарчлаа ч тий. Цараа ингээд тусгангууд. Тэрийг нэг жуулчд маш их ашигладаг байна. Энэ бол чинь хамгийн энгийн жишээ юм шүү. Жуулчдууд орчуулгыг хийнэ шүү дээ. Эхэндээ бол нэг харааны бэрхшээлтөнд зориулчихсан. Аа. Тэгсэн чинь сүүлдээ тэрийг нэг гадны жуулчин хүртэл ингээд ашиглав. Тиймэрхүү маягийн зүйлийг би ч гэсэн хаяа нэг энэ аяг ашигладаг. Юуны нэг талаараа бас нэг одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд одоо хэрэглээ одоо туслах хэрэглэгдэх юм гэдэг яриад байгаа тийм. Одоо тэрэгэн одоо бидний хэрэглэж байгаа тэрэгэнцэр тийм. Харааны бэрхшээлтэй хүмүүсийн бас хэрэглэж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс сонсгол хүмүүсийн бас хэрэглэж байгаа тийм. Энэ тэр одоо технологи маань хөгжих тусмаа бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд би ч нэ бас устын адил тийм. Ямар нэгэн одоо нийгмээс тусгаарлалтгүйгээр бас нийгмийн амьдралд бүрэн дүүрэн орохт нь бас айгүй тийм тусалж байгаа байхгүй. Одоо жишээлбэл тэрэгцэр гэдэг бол зүйл чинь одоо миний хувьд бол яг ямар нэг бэрхшээлгүй хүний яг одоо готл тий маш чухал шүү дээ тий. Готлууд ингээ явдагтай байсан. Тэрэгцрийг өдөр болгон хэрэглэдэг тий. Готл шиг маань гэсэн болчих жоохгүй. Яг биений маань нэгэд хэсэг болчихж байгаа юм л да. Тэгэхээр бас нэг яг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг яг нийгэмд нь бас ялгалтгүйгээр оруулж байгаа бас томоохон бас. Тэгэхээр чин
гуталцсан бас янз бүр штэ. Одоо өмсчөөд сакс тоглоод гүгээд ээж болдгоо. Тийм ээ. Оолондоо аялах жагаад аяллаа готлон өмсдөг. Тэрнтэй адилхан тэрэгзэр бас өөр зориулттай. Тий, хөгжөөд ирлээ. Сүүлийн 20 жилийн дотор бол тэрэгзэр болын хөгжлөд үнэхээр төгсөрсөн. Тий, одоо бол ер нь өшөө болон эрчимтэй явагдаж байна. Урд нь бол саяны Нямка гэлдэг тэрэгзэр гэдэг бол зүгээр нэг өвчтөе хүний тий би бас хэлжсэн юм. Өвчтөе хүний хэрэглээний одоо нэг зүйл шиг энгийн хэрэгсэл шиг одоо нэг хөдөлгөөний тулд тий. Одоо бол тэр маань саяны хэлдгээр спортын, аяллаа одоо тэгээд аялал жуулчлалын одоо спорт дотроо бүр өөр төрлийн олон төрлийн болоод байна. Тэр үнэхээр янзын болж ирж байна. Тэгээд би бас нэг Японд бас нэг юм бас ажлын шугал хийж чадсан үзчихсэн. Үйлдвэрт явжсэн чинь нэг онцгой нэг цахилгаан тэрэгзрээс тэгэхээр нэг жоохон онцлог. Энэ юу гэсэн чинь нэг 90 эцэгтэй захиалсан гэдэг. Хөл муутай юм л та. Тэгээд бас хөгжмөлтэй юм билээ. Тэр юмхтэй эхнэр хүнийхөө бас гэр орноо зөвлөх хоолундаа хийх гэдэг. Яхад нэг энгийн тэрэгзэр яхан зохимжгүй байдаг юм байл. Манайх юм ашиглах дээр байгаа юм авах баг. Тэгээд тэр эмэгтэй яг өөрийнх нь хүсэлтэнд зориулаад тийм робот чуулга хийцсэн. Одоо тавцсан дээр байгаа юм авах зориулагдсан дэшээ болж өгдөг ч юм уу. Тийм бай. Яхаа одоо хоолундыг хийж явахдаа эсвэл хүүхдээ хичээл сургуульд өргөж өгөхтэн зориулаад байна. Хүүхдээ сургууль дээрээс юм авах болохоор доороос нь ингээд өргөд дэшн болгоод өгчтэй өргөнд зогсдог. Одоо нурууг нь амраадаг гэдэг ингээд. Тэрнээс үзэх юм үнэхээр технологийн хөгжлөд үнэхээр маш одоо хурцтай яваад нөгөө хөгжимшлийн хэлбэрийг ижил төвшөнд авчиж байна л да бус хүмүүстэй адилхан нэг нь оролцоо. Одоо спортоор хичээлээ зугаацсан нар салхинд гараач гэдэг юм уу. Тэгэхээр ямар төрлийн тэрэгцүүд байна? Монголд одоо ингээд их тохирмоор нь одоо монголчууд ингээд байгаль орчин тавал ус ихтэй. Тэгэхээр нэг Бартац замын тэрэгцэр гэдэг гоё юм байна. Одоо гадны жуулчин жишээлбэл Монголд ирэх юм бол бас л адилхан сэтгэл ханамжтай явж. Одоо жишээ нь нэг зүйлийг их санддаг. Нөгөө Өмнөг аймагт байдаг уцаг гэлс биш ээ ямар хавцлаа нэг тийм Америкэр бол Гранд Каньон шиг гоё газар. Тэнд нэг хэсэг тэрэн цав арай биш ээ. Өмнө говьд байдаг их гоё юм л бас л. Тэгсэн чинь нөгөө нэг хэсэг тэрэнцтэй хүмүүс очисон чинь жуулчны өгч чинь ирэг дээр нь ойртоход хэцүү учраас 100 м-ийн цаанаас заагаад. За одоо тэрүүгээр нөгөө анхны үлэг гүрүүлийн нас болцсон юм тэр ингэж ярьж байгаа юм л да. Тэгэхээр нөгөө хүмүүс бид нар ч нэг холоос харчаад сэтгэл ханамж мэдрэх боломж байхгүй. Тэгээ холоос очиж зургийг авчиж үзүүлээ. Тэгээд үзэх юм бол нөгөө нэг яг жинхэнэ улсынхаар байсан байвал тэр Бартац замаар нь явдаг. Уулын тэрэгцэр байсан байвал нөгөө хүмүүс маань маш сэтгэл ханамжтай аялах байсан баг та. Ус төнтэй адилхан тийм. Оролцооны. Тэгээд үзэх юм бол тийм. Бас Монгол бас тохирмоор зүйл маань цааны уулын цааны тэрэгцэр гэж байна. Бас нэг үед одоо голын эргээр их гоё ундаг дугуйны зам тавьж штэ Улаанбаатараар. Тэр яг тэрүүгээр ч гэсэн одоо гадны залуучууд яг ундаг дугуйтай адилхан ингээд аялж идэг тэрэгцтэй залуучууд аялж идэг. Тийм аяллаа тэрэгцэрх одоо биш юм да. Өдөр цаг өнгөрөөдөг. Спорт загвараас арай нэг энгийн. Маш олон төрлийн. Энэ энгийн дугуй унаад явдаг шиг л тэрэгцээр гэсэн өөрийнхөө хүссэн дугуйг унаад тэгээд спортоор хичээл нөө зүгээр шүглднүү тэр нь Хилс Монголиа гэдэг байгууллагад нэг хоёр шиг бороод ирсэн. Тэгээд ганц нэгэн залуучууд тэр туулгын ирээр бас явж байгаа харагдав. За. Өөр одоо спортоор хичээллэх ямар юмнууд байна? Тэрэгцтэй хүмүүс. Тэгээд одоо Монголд одоо байхгүй нөгөө далайн орнууд чинь тэрэгцтэй хүмүүс бас нэг эсмэсэн шиг хичээд одоо ойртох хэцүүчтэй. Тэгэхээр тийм аялын алан аяллаа тэрэгцэр одоо нэг дайвинг хийдэг, алаад шумбдаг. Тэгээ шумбалтын тэрэгцэр гэж байдаг юм билээ их сонирхолтой. Монгол тохирмоор нь одоо энэ саяны хийдэг Бартац замын тэрэгцрүүд их зүгээр юм шиг. Бид нар хоорондоо ярьдаг энэ богдууд руугаа хүмүүс салхинд гардаг шүү дээ. Нэг аялын клубтэй ярьж байгаа бид нар бас аялах юмсан гэсэн тэр. Та нар яагаад болохгүй юм? Тэ энэ судлаач гэдэг. Тэгээ бид нар судалсан чинь ууланд авирдаг юм тэрэгцэр байна л да. Тэгээд тэрийг дөрвөн залуу бас ингээд өөрөвчлөөд ингээд харахад тэрнэстэй болохоор тэгээд бидний хувьд бас боломжтой юм гэж үзсэн. Бас шүхрийн тэрэгцэр гэж бас байдаг юм байна. Бас туршаад манай нэг залуу шүхрээр бууж үзэж явахдаа бууж ирчээд энэ чи энгийн тэрэгцэр болохгүй юм байна. Нэрээ зориултын тэрэгцэр хэрэгтэй юм байна. Гээл ярьжсэн бас. Тэр одоо юугаар ялгаатай
зүгээр бэхлээл яах юм шүү. Бас яг шүхэр зориулсан бас тийм байна. Амарчинтай. Нөгөө уулаас шүхэр биш юм да. Юу гэдэг вүлээ? Параглайдинг гэдэг үү? Параглайдинг тийм. Ийм юмны зориултын тэрэгцэр бас нэг тийм 3 хошгууттай тэрэгцэр байдаг. Тэгээд яхаа. Тэгээд одоо сүүдэд бас хөгжүүлсэй гэж хүсэж байгаа бид саксны тэрэгцэрийг хүсэж байна. Монголд хамгийн их тий таксаа. Одоо саксны юу ч нөгөө гадаад төгжигтэй нэг багч нь хөгжимшээлтэй болон бэрхшээлгүй залууч хамтдаа болдог болохоор саксны тэрэгцэр бас Монголд хамгийн их ирээдүйтэй байж болох юм. За тэгэл теннисний тэрэгцэр баг юм тий. Тэр үеийн нь буудлагаар хичээлдэг хэсэг залуучууд байгаа л да 2-3 залуучууд. Тэдний тэрэгцэр хүртэл тустай байдаг байна. Бүрхээ манай залуучууд яг нэг энгийн тэрэгэн дээр суугаад хичээгээд байгаа. Олон улсынх болохоор яг өөрийнхөө зорилтын багтаар бас тэр нэг амжилт момент бас их нөлөөдөг гэж шүү. Тэр тэрэгцэрийн тэгэхээр олон болчиход байгаа. Спортоор ярих юм. Цасны тэрэгцэр ихээр яа дээ? Цас бол яг тийм нямка үзс баг тийм. Тэг үзсэн. Цасны тэрэгцэр чинь бас нэг яг тухайн спортод зориулагдсан бас тэр чинь яг нэг Америк хөл бөмбөгөнтэй амар мөргөлддөг шүү дээ. Тэр юм шиг мөргөлддөг юу гэдэг болохоор холбирч унахаас бас сэргийлсэн. Одоо жишээлбэл хоёр талын дугуйн юм юутай. Грацийн өнцгийн налуутай. Тийм тийм байдаг. Янз бүрийн. Тэгээд тэр чинь нэг гимтлээсээ болоод бас нэг юу маань саксны тэрэгц маань бас жоохон арай өөр. Одоо жишээлбэл би болоод хүзүүн усны гэмтэлтэй болохоор нилээдэг арай өөр байдаг. Нэг төрж явхад те. Тэгэхээр миний одоо ганы үйл ажиллагаа байхгүй учраас одоо хуруудаа ажиллаж чадахгүй учраас нэг өмсдөг бэлий тэгээд нэг төрөх зориултаа нэг өрүүл одоо дугууны бариул идэх нь одоо өөр байдаг. Тэгээд бас хүзүү одоо нуруу нугасны гэмтэлтэй ч юм уу те арай өөр толгуур ихтний бэрхшээлтэй хүмүүс гар хорон зүгээр хүмүүс болоод бас арай өөр арай хөнгөн чанарыг нэг асаархан илүү асаархан байх жишээ нэ те тиймэрхүү арай өөр байдаг. Саксны багч жишээлбэл Нямка битээр дээр адилхан тэрэгцэртэй хүмүүс мөртлөө битээр нэг гэмтлийн төвш өөр байхгүй. Тэгээ битээр өөр ч гэсэн ингээд саксны тэрэгцэрээр яхад зориултын өөр тэрэгцэр байна. Дээрэс нь болж байгаа бас манай багт ороод ирж болж байгаа. Тэр нэг хөдөлгөөний төвшин битээрээс арай өөр учраас тэрэгцэр чинь бас арай өөр явчихна. Тэгээ яг нэг баланс момент тэрэгцрүүд зориултын тэрэгцрүүд нь тэнцвүүлээд өчглөөр бидний хувьд нэг ялгаатай байдал байхгүй болчихсон. Тэр яг нэг багт бас тийм байх тий. Тэр тэрэгцрийн хэрэглээнүүд яг байна. цаан ч гэсэн ерөнхийдөө бас байна. Ерөнхийдөө санаар гулахад жишээ нь одоо зайлшгүй манай долон газар Raccoon Sky Resort дээр очиод гулахад эсвэл сакс тоглолоо гэхэд бүгдээрээ тэрэгцэр дээр суусан хүмүүс сакс тоглолдог биш. Найзууд нийлээл тоглоход тэрэгцэртэй ч хүн явж идэг зүгээр нь ч явдаг санаар гулглаа гэхэд тэгэл хамт л явж идэг. Тийм л орчныг бүрдүүлэхэд ийм гоё шийдлүүч нь хэрэгтэй байгаа шүү дээ тий. Тий. Яг манай нийгэм ингэж яг хараад байгаа байхгүй юу? Яг тэрэгцэр л бүгдээрээ адилхан гээд тэнгуүтээ эмнэлгийн тэрэгцрийг хөвчлээ одоо хөгжлөмшөлтэй гэдэг маань ашиглаад байна л та. Тэгэхэд одоо миний унж байгаа тэрэг удрахын унж байгаа тэрэг тухайн хүний одоо хөгжлөмшөлтийнх нь онцгоос хамаарат өөр өнгө загвартай. Загвартай тэгээ материал нь өөр. Одоо хэмжээ дамжаа нь бас өөр. Одоо жишээлбэл ийм байдаг байхгүй. Таны дөрөвний бас хэлдэг шиг ботингтэй сакс тоглоод хэцүү гэдэг шиг тий. Багцсан гутал өмсөд та яваад байвал бас ямар вэ тий. Тэгэхээр бидний бас шууд эрүүл мэндтэй шууд холбоотой гэдэг. Одоо жишээлбэл өндөр хэмжээний одоо өндөр хэмжээний гуталтаа сакс тоглох гэж байгаа хүн 43 арц барыг 5 ч хөмсүүлж иргүүлэх гэдэг байгаа шиг юм болох гэдэг шүү дээ. Тэгээд одоо өндөр хөгжилтэй орны залуучууд ч гэсэн бас адилхан юу яаж штэ. Одоо гонцод хэрэгцүүд нь хүртэл одоо хоёр чимэлсэн хүртэл янз бүрийн загвартай тий өнгө бодог. Тэнгүүтээ нэг талаасаа одоо би залуу хүн тий. Тэгээд арай залуулсан сэтгэлгээтэй залуу өнгө загвартай тий өөрөө бас сонирхолд нийцсэн тийм тэрэгцээ унах сонирхолтой бас нөгөөдгөрөө бас нөгөө хүмүүс ч
одоо брэнд тим пустуудыг залуучууд жоохон шуурга авч үздэг бол одоо өндөр хүчлэлтэй тэр орнуудад бол нэг тийм залуучууд чинь бас тэрэгцрийнхаа гой сайхнаар бас те одоо идэлгээ одоо юугээр чанар стандарт дээр бас өсөлтдөг бас байна. Аха. Тийм шүү дээ. Гой пүүз өмсөн гэдэг шиг л солиод ах юм байна. Юуны тэгэхээр бас нөгөө манай монголчууд болохоор биднийг зүгээр нэг эмгэгт байдаг төмөр тэрэгцээр ингээд суулгаад насыг мань баруулчих гэдэг байхгүй. Энэ хүн босоод нэг виз засах хэрэгтэй л гэдсэн төвшөнд. Иргэд бас гарах хэрэгтэй. Аха. Тэгэхээр нэг аялал жуулч дотор чинь маш олон хэлбэрийн хэрэгцээ шаардлагатай хүмүүс бас ирдэг гэдгийг ойлгоод түүн дотроо хөгшимшүүлтэй хүмүүс, өндөр настай хүмүүс бас маасыг эзэлж болно те. Гадны өндөр хөгшин орны хүмүүс маань. Тэгэхээр тэдгээр иргэд маань ингээ Монголд ирэхлээр сэтгэл ханамжтай аялахад хэцүү те. Оролцоотой аялал жуулч гэдэг зүйл байхгүй. Гэдэг утгаараа түрүүний юм зориуд хэлсэн. Монголын нөхцөл бол ийм бартаат замын нөхцөл байдалд зориулсан тэрэгцрүүд байх юм бол өндөр настан, ахмад настан эсвэл хөгшимшүүлтэй гадны жуулчид ирэхлээр Монголын одоо яг жинхэнэ байгалийн үзэсгэлэн үзэгч юм уу? Монгол уламжлалт зан заншлалтай танилцах боломж гарах юм уу да. Тэгсэн цагт бол аж ахуйн нэгжүүд маань энийг үзэлтэд ирэхлээр андаа бидний үсэж байгаа нийгмийн орчин бүрддэг юм байна. Одоо ирдэг юм уу? Ер нь бол ирдэг юм байлаа. Аха. Тэгээд бас ажлын шугамарч одоо энэ жил болгон хөгжимшүүлтэй хүмүүс ирэх гоо юм уу нэмэгдэж тэ. Ер нь нөгөө Монгол улс жилээс жил бас хөгжимшүүлтэй хүмүүс рүүгээ тодорхой хэмжээнд анхаарч байна л да. Томоохон төсөл хөтөлбөр хурал семинар гэдэг ингээл энэ жилдээ ер нь тодорхой хэмжээгээр гоо барь нэмэгдэж байна. Аха. Гэхдээ нөгөөдөл маань нэг буудлаас гарах боломжгүй. За нэг газар ороход хэцүү. Орчих юм бол гарч болохгүй ч гэдэг юм ингээд. Зөв нөхцөл бол яхаа тодорхой хэмжээнд байгаа л да. Тэгээд түүнийг өөрчлөх зүйл нь бол тийм жуулчлалын аялал жуулчлалын хөтөлбөр дотор одоо тийм accessible tourism гэж олон улс яриад байна. Бүтээмжтэй аялал жуулчлал гэж орчуулах байх юм одоо. Оролцоог хангасан тийм сонирхолтой хөтөлбөрийг зохион байгуулах хэцүү үүсэн. Тоо бие. За би яг тоо баримтыг одоо Монголын нөхцөлийг бол зөвхөн гадны нэг судлаач хүнтэй танилцаад уулзж яхад Японы юуг л би жишээ авч ирсэн. Японч одоо нөгөө 7-8 сая хөгжимшүүлтэй хүн амтай. Тэгээ тэрний одоо юу гэдгийг 60 гаруй хувь нь одоо чөлөө цагаа өнгөрөөх те гадаад дотоод руу аялах тийм хэрэгцээ шаардлага найдгаа гэсэн урдж ирсэн. Тэгээд хаашаа аялж ийнгээ сонирхсан чинь мэдээж дулаан орон те хоёрдугаарт нэг өөртөө бүтээмжтэй байдлыг сонгож авсарнаас сонгож авъя. Тэр нь зүүн өмнөд Аз руу гэж ирж байна. 7 сая бас байдаг юм байна. Аха 60%, 4 сая хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зөвхөн Японоос жил болго аялдаг байна. Шүү дээ тий. Зөв. Юу штэ зүгээр л манай Улаанбаатар бидний амьдардаг газар шүү дээ. Одоо нэг үгээр ихэд бол бид нар жинхэнэ нэг алцаа ном амьдардаг байхгүй юу? Одоо жишээлбэл Улаанбаатарын орчноор ингээд одоо жишээлхэд би бол хинэгний тусалцааг өгөөр явахад аягүй бэрх штэ. 100 м болоод хинэгний тусалцаагүй. Одоо тэрэгцэр бидний одоо тэрэгцрийн маань уртлын дугуй болохоор их жижиг. Тийм болохоор нэг жижиг одоо чулуу байсан ч гэсэн юу яадаг. Хэвлдэг байхгүй. Тэгэхээр нэг усны гэмтэлтэй хүнтэй тэгээ усны гэмтэлтэй хүн маань тийм жижиг чулуун дээр ингээд тэглэлээ гэхэд бол тэнцвэрээ маш хурдан алдна. Тэгээд унах гэсэн үг. Би ингэж шууд ингээд татаж авч чадахгүй байхгүй нэг жоох. Чин зөвхөн чиглүүлэх үүрэгтэй тий жижиг тэр дугуйч. Тэгээ явж байхаар жижиг дугуйнууд их нэг нөх жижиг чулуу болоод нэг жижиг юу гэдэгт таарлцдаг нөх үедэрт орчдөг. Одоо жишээлбэл бидэрт бол амар хэцүү зам чи одоо нэг юу штэ. Нүхт автан эко. Тэр нэг авцогсоолыг автангаар хийжтэй. Эко гэсэн үү сая? Эко автан гэдэг. Эко. Тэгэнгүүтээ тэрийг болохоор нэг айгуу гоё нэг зогсоод өдр авцогсоод өдр байж тээ. Тэгэнгүүтээ бид бас зай машинтай бууд суун тээ. Тэгэхэд тэрэгцтэй машинаас яг буучлаа гэмээр тэрэгцтэйгээ буцаад нэг
байшин сав руугаа орох гэхээр нөгөө тэрэгч маань явахгүй нөгөө жижиг нөхнүүд чинь доо шигдэж орчод их хүндрэлтэй. Яа бас сүүлийн үед айгүй модонд ороод байгаа. Өөр замын инженер л дээ. Тэгэд юу яадаг чулуун замыг сүүлийн үед айгүй бариад байна л та. Тэгээд бол яг технологийн дагуу барьж чадчихна уугүй юу гэдгийг бас сайн мэдэхгүй байна. Гэхдээ ялангуяа тэрэгцтэй хүн буюу тэр хүүхдэд төрж яваа. Тэр хүүхдэд би ялангуяа тэгж боддог байхгүй. Тэрэгцтэй манус ингээд дээгүүр ингээд явж байхад тэгж их бөөрс ав өвдөж те. Одоо бид нар чинь заримдаа бол тийм замаар их явчих юм бол гэртээ очивол тэрийг л гэртээ хөдөлгөх чадваргүй болдог. Тэ. Тэгэхэд нөгөө нэг нэлэх хүүхд чинь одоо тэр тэрэгтэйгээ тэр Улаанбаатар хотын гудамжаар ялангуяа тийм замаар явж байхад тэр хүүхд чи хэлж чадахгүй шүү дээ. Тэгээ ямар мэдрэмжийг авч байгаа бас аюул боддог байхгүй. Яг үнэ наадтай чинь сонсож яхад одоо ингээд одоо танай байгууллага чинь түгээмэл хөгжил гээд хэрэгцээтэй хүмүүс зориулсан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зориулсан зам бариад өг гэж бол ярихгүй шүү дээ. Тэр дээр явж байгаа жоохон хүүхэд хэрэгтэй явж байгаа хүүхэд таатаа болгоод өг. Дээр нь явж байгаа мундаг спортсмен хэвийн одоо хүчрхэг хөл гартаа бүх хүн ялгаагүй явж болдог тий. Хэрэгцээтэй хүн явж болдог. Нэг хөгсөн таяг тулсан эмгэн бүгд л адилхан явдаг, ордог, гардаг, суудаг. Ийм л нөхцөлийг өстэй нөгөө универсал юу лээ? Түгээмэл цаг. Одоо та нарыг мэдэх байх нөгөө сансрын тэнд байдаг нэг үүрэн гарц. Тэ? Замын. Тэ? Одоо түнэл биш. Үүрэн гарцсан. 100 айлын тэнд байдаг. Тийм. Тэр маань бас тийм түгээмэл загварын юу гутыг барьж бас хийсэн шүү дээ. Нөгөө нэг алсын налдуугаар тий. Тэр нь тэгэхээр нөгөө зөвхөн биднэрт зориулагдсан биш нөгөө ундаг дугуйтай ч эсвэл жоохон хөл муутай хүний хувьд эсвэл тий хүүхдээ төрөөд явж байгаа ээж аав хүний хувьд ч юм маш энгийн хүч гаргахгүй тий төвгүй байдлаар ингээ хийгдсэн. Бас нэг 143 дугаар сургууль байв. Сургууль анханаас нь нөгөө нэг хүүхд янз бүрийн хүүхдүүд ирнэ яг тооцоод нөгөө шатыг нь алсын налуугаар ойрог маягаар ингэжлээ. Заавал тэр нь одоо хөгшимшүүлгүй хүүхд ч юм эсвэл хөгшимшүүлдэг хүүхд зөвлөсөн тухайлсан зүйл байгууламж биш. Тий. Одоо магадгүй шинэ хэсэг бол бас тийм байж болох юм гэж үзэж байгаа бид нар. Ер нь хүн ингээд нас ахаад ирэхээр тийм хөлөө нэг 10 см хүртэл хүртэл айгүй тийм хүндрэлтэй болж эхэлт юм байна л да. Одоо ямар нэг юм тулах тий. Тэнгүүтээ нөгөө битүүр алдаад дээшээ. Тэгэхэд бол насны хэмжлэг бол тий бид нар зогсоож чадахгүй шүү дээ. Тэгээ нөгөө нэг хамгийн одоо бид нар хотод төлөвлөх одоо ямар нэгэн зүйл барилга байгуулалтаа ерөөсөө инженер гэдэг хүн чинь өөрсөндөө буюу бас ингээд хүнд зориулж барих хэрэгтэй тий. Тэгэхээр хамгийн одоо биеийн хүч чадал муу тий чадамж муу одоо тэр хүүхэд байна уу, хөгшин хүн байна уу, хөгжлийн бэрхшээлтэй хүн байна уу, жирэмсэн их байна уу тий. Тэр хүмүүсийн хэрэгсээр нийцж байгаа юм бол одоо тэр тэгээд байгаа чи тэгээд байгаа тэр нэг одоо ямар бэрхшээлгүй хүнд зориулж нийгмээр одоо орчин ном бүтүүлээд байгаа. Тэр хүмүүс ч гэсэн ямар таадгүй аюулгүйгээр амьдрах байхгүй. Нэг 12 гэдэг налуутай замаар ч нь бол жишээ нь тэргийн цэцтэй өнөөс гадна нөгөө хөгсчүүд чинь алхах нь байна тий. Тэр үсэн бас нэг ханд өвшөөд гарах ч юм уу. Хэрэглээ бол. Би бол тийм налуу юмар явах дуртай. Миний хөл гар зүгээр л дээ залуул байл л дээ. Тэгтэл амар гэдэг байхгүй. Онгоцны буудлын дотор энэ чинь тийм налуу юмуд айгүй таатай байдаг шүү дээ. Алгаж гарахад шатнаас илүү. Бид нэг удаа нэг ажиглалт хийгээд зориудаар номингийн гадаа нэлийн техникс ажиглалт судалгаа хийсэн. Тэгээд нэг цаг дотор ингээд номингийн нэг гадаа налуу зам хийгээд хажууд нь энгийн өнцгөөс шат байгаа л да. Налуу зам нь болохоор яг хөгшимшөлттэй үндэхээс илүү нэг ачаан зориулсан байдлаар хийгдсэн байсан л да. Тэгээд нэг цагийн дотор ингээд тухайн хүнээр налууд шатаар гарч орж байгаа хүмүүсийн тоог үзэхэд тоог нь одоо марччихжээ. За бараг нийт хүмүүсийн бараг 80 орчим хувь нь шатнаас илүүгээр нэг зөнгөөрөө тэрэн зориулсан налуу замыг сонгоод гараад байна. Нөгөө би тийм ганцаараа юм бэ. Тийм бэ. Зөнгөөрөө сонгодог. Тэр нь зориуд нэг налуу замаар гарчий гэж байгаа юм биш. Өөртөө амар болохоор ингээд сонгож гараад.
Тэр ер нь хүртээмжтэй орчин байна гэдэг чинь нөгөө хөгшимшгэлтэй хүн ч юм өндөр настай хүн зориулдаг зүйл юм байна. Нөгөө бүгдэнд нь зориулдаг. Харин дэрийг нэг ихэнх хүмүүс анзаардгүй. Энэ хүртээмжтэй байна гэдэг нь бол одоо юм болон хэрэгцээтэй зүйл гэж юм баг боддгоо юм байна л да. Улаанбаатар хотод төлөвлөлт болоод Улаанбаатар хотын маань бас нэг соёл бас байгаад байна. Тэнгүүдээ явгууны зам дээр ямар нэгэн байдлаар нэг саад ингээд байршуулцдаг. Нэгдүгээр одоо машина тавьчих жишээ нэ зэ. Одоо машин ингээд явган зам байж лаа гэхэд машины хажууд нь машин зогсоолоо. Машин зогсоол нь ингээд сайхан ингээд боржирох налаа зогсчлоо доо. Тэгэнгүүтээ машины бүгс нь яадаг нөгөө нэг тавьсан явган замынхаа 50% нийцэлцдэг. Талын аваа. Тэгэхээр чи талын аваа явуулчаараа нөгөө нэг одоо хамгийн гол нь тэрэгцтэй хүний одоо нэг багтах стандартаар заасан байна л та. Хамгийн бага утгаар нь болохоор 1.5 метрээс баггүй өргөнөөр ингээд чөлөөтэй нэвтэрдэг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг 1.5 метртэй нөгөө явган зам чинь талын аваа ичхаар чинь яах вэ? Нөгөө тэрэгцтэй хүн явж болохгүй. Түүнээс гадна бас хүч бараг явж болохгүй. Гарах юм бол боржуур даваад унтчихно шүү дээ. Бүр нөгөө харахгүйний шар замын голд нь аваачаа шун зоочдаг шүү дээ бас тий. Тэгэхээр бас нөгөө нэг хүн ч одоо яах вэ? Одоо хараагийн бишэлтэй хүмүүстэй уулзч яах гэсэн өөрсдийн одоо явж сурсан газраа л явж явна. Тэгэхээр нөгөө өөрсдийн явж сураагүй газраараа одоо явхаараа аюул хайцтай байдаг юм л дээ. Хаашаа ороод унаад өчөх бол тий. Одоо юу очих мөрөгчих бол тий. Гэх мэтчлээ. Одоо гэрээ олохгүй тэр чигээр төөрчдөг юм бол яад юм бол. Нэг нодлон урьдчилан жил нэг бид нэг судалгаа хийжсэн чинь нэг харааны бэрхшээлтэй залуу ярьжсэн. Тэр нэг өдөр болгон ажил руу явдаг. Тэгээд нөгөө гэр хороол байдаг. Яаж явдаг тухайгаа бид судалгаан дээр ярьж байхдаа ингэсэн. Гэр хороолч нөгөө нэг засмал зам гэж байхгүй юм чинь те. Автобусны буудлын юм уу баримжаа олох гэж очихын тулд автобусны буудлын дээр байгаа утас засварын түтс нь нөгөө байнгын зарлж идэг. Одоо нэг тийм юу гэж те. Үн ханш тэдний өргөч гэдэг юм юу гэдгийг одоо нэг тийм дуу зарлагчаар ингээд реклам хийж идэг. Тавьсан тий. Тэгэхээр нөгөө залуу маань хашаанаасаа гараад автобусны буудлын руу явахын тулд тэр дууг чиглэж явдаг. Тэгж баримжаалж очдог. Тэгээ тэр залуу юу хийж байгаа юм гэхээр за ядаж зам тавихгүй маа гэхэд нөгөө нэг автобусны буудлын маань юм дуу гаргагчтай байх юм бол бид нар шиг хүмүүст хичнээн амар байх. Би тэгвэл хин нэг агуулгахгүйгээр ажилдаа явах юмсан тий. Сурч боловсрох юмсан гэдэг. Тэр юмыг бас нэг технологийн хөгжил юм бас яг хүсэж байгаа юм. Наад чинь нөгөө автобусны аппликейшн байгаа шүү дээ. Одоо тэдэн минутын дараа ирнэ энэ төргээд бид нар хардаг болсон дэвшил. Тэгэхээр тэрийг нэгэнт систем нь бэлэн байгаа юм чинь автобусны буудлын дээр нэг жижиг яригч тавиад ийм дугаартай автобус энд явж байгаа тэдэн минутын дараа ирнэ ч гэдэг юм уу. Тиймэрхүү юм бол бас хэрэгтэй байх нь шүү дээ нөгөө хараагүй хүмүүст тий. Нямкач бас яг энийг ах хэрэгдэстэй нөгөө нямкач өдөр болгон ажилдаа автобусаар явдаг. Нөгөө эдгэж нөгөө өвөл нэг автобусны буудлаа нөгөө автобусаа ирэхийг хүлээгээд монголчууд нэг 20хан шиг л хүртээмжтэй автобус юм. Нон-стоп нэг шатгүй автобус. Тэр нөгөө нэг хизээ ирэх нь тэрнээсээ өнөөдөр бол хэцүү шүү дээ тий. Тэрний оронд саяны хэлдэг дээр аппликейшн дээр нөгөө шатгүй автобус маань хэдэн минутын дараа ирэх гэж юм гэдэг юм. Гэрээс цагаа тооцож гараад ажилдаа явах нь амар болчих. Тэр ямар аппликейшн гэдэг нь автобусны ямар аппликейшн гэдэг вэ? UB Bus тий. Энэ бас нэг видео санал гаргаж ирсэн тэгээд. Түрүүн зурж байгаад асуучлаа тэр нэг гоё асуулт байсан нэг. Одоо шээ би нэг амьдарч байгаа орчноос гараад заавал нэг зориултын газар очиж биш. Байга орчиндөө би ингээ бас нэг хөдөлгөөнд дасгал агаар салхинд орчмаар штэ тий. Уг нь бол манайх тийм хүм болгон зориулагдсан орчин хийж чадах юм байна л да. Цэцэрлэг төрөлд байгаа замыг харах юм бол зүйл тэр туул голын игээр болсон ундаг дугууны зам биш үү? Заавал тэнд очиж салхинд гарах биш. Гэрийнхээ орчинд явчихмаар байдаг. Бас сүүлийн бас гэр хороол холбоотой байна уу да. Маш гоё зам тавиа хажууд нь явган хүний замыг өрхөсгөл гаргаж хийсэн байсан. Тэгээд нөгөө хамгийн чухал нь биднэрт юу гэдэг вэ гэхээр явган хүний замаас тэр автозамтай нийлж байгаа эсвэл зам тасарж байгаа орц гарцыг нь тэр уналтыг нээж өгнө. Хүмүүстэй хүний хувьд тий ундаг дугуйтай хүний хувьд хамгийн чухал шүү дээ. Тийм юмыг бол толгойтын тэр шин замын хажууд тавьсан явган зам хийгдсэн байсан. Тэрийг л ер нь загвар болгоод шиг болгоод стандарт болгоод
Улаанбаатар те Монгол улсын хэмжээнд тэгж хийдэг байвал заавал би асилхан дарахын тулд цэцэрлэг төрөлхийн явууч туул олон юм явууч. Энийхээ орч нар ингээд агаар шиг гарчвал болвол те. Тий. Одоо жишээлбэл Японч нь ерөөсөө тийм билээ штэ. Дийлэнх одоо явган зам нь болохоор зүгээр асфальтаар хийцэн. Асфальтаар. Тэгэхээр бид нар чинь одоо Улаанбаатарын ингээд төлөлтийг ингээд хараад байхад ингээд угаасаа замаар ингээд авц замаар хүрээлэгдсэн одоо хэсэг одоо байшин хорооллууд байгаа шүү дээ. Тэр нь болохоор ингээд арлууд байгаа. Тэгэхээр нөгөө нэг авц замыг ингээд тойроод ингээд байшин хорооллыг ингээд тойроод байж байгаа авц замын хажуугаар мэдээж хэрэг тэр чинь явган замын төлөлтүүдийг ингээд хийж байгаа. Тэгээд яагаад бас нөгөө нэг тэр чинь асфальтаар ингээд хийж бол нэгдүгээрт тэр нөгөө ямар нэгэн тэгш бус байдлыг нэлээдгүй бас нөгөө юу юм л та. Одоо арилж өгөн л дөө. Одоо хатангууд ингээд байдлаа шин нөгөө технологи алдаагаас болд юм уу эсвэл янз бүрийн хүчин зүйлээс нөлөөлөд нөгөө зарим хатан ингээд суугаад өгчдөг. Тэгэхээр нөгөө амар тэгш бус болчдөг. Тэгэхэд бол асфальт гэхэд бол тэр чинь нөгөө аль болох тийм юугүйгээр одоо тийм тэр чигнүүр байхгүйгээр нэг бүтээгдэн тий. Тэгээ ер нь бол ингээд яг судлаад үзэхэд бол тэр асфальтаар ингээд явган зам ингээд бариад ингээд явахд бол бараг хүний хувьд бараг ялгаагүй. Тэнгүүтээ ажлын одоо барих үйл явц хугацаа нь болохоор ерөөсөө айгу ажлын бүтээмж нь айгу сайн болчих жоохгүй. Нэг асфальт авлаа хэдэн 100 м замыг бол нэг орой тавих жишээ нэг тий. Тэгэхэд бол нөгөө нэг хавтангийн чинь ингээд нэгээр нөрөөл зохиол гэх мэтчлээ. Хүн одоо ажиллах хүчийг гэсэн илүү одоо цагийг ч гэсэн багасгах тий. Тиймэрхүү нөхцөл байдлууд бас даваа талууд яадаг. Тий, наад пилтан хавтангууд байна. Нөгөө нэг ханд байдаг ялгар пилтаг шалан тавьж хүн халтраадаг. Тэгээд тэр халтргаатай пилтагаар чинь бас юу хийсэн бэ дээ? Тэрэгэнцтэй хүний налуу зам тавьсан байдیں۔ Би тэгээд зарим газар ингээд орцноос харангуйтаа өвөл тэрүүгээр нь ингээд хоёр ингээд гараа өргөд ингээд тэнцэрээ бодож бодлоо. Голгуур шиг. Тий. Тэгээд тэр асфальт жижиг одоо сайн тэр нөгөө тэгшгэн зам энэ чинь бас уул нь бол инженерийн ийм тооцоонууд чинь шийдлүүд чинь тооцоонд үндэслэж гарах хэрэгтэй. Ялангуяа хот төлөвлөлт хэвлээ юмнууд тийм ээ. Одоо зүгээр тэгш бус замаас болоод статистик тоо байж ах хэрэгтэй байхгүй. Тэн дээр хідэн хүүхэд хүүж ягаад тэгээд торж унж байна. Хідэн ахмад хүн дэрнээс болоод унах уу. Хөгжлийн бэрхшээлтэй өгнө болий. Хөгжлийн бэрхшээлтэй бүр наад захын асуудал те. Ингээд нэг тоо гарна. Тэдний чинь дараа нь нөгөө тэр статистикс чинь одоо алдж байгаа боломжууд бас их гарч ирнэ шүү дээ. Гэмтэл хүний одоо амьдралын чанарт нөлөөлнө тэгэл амь настайч холбоотой юм авч ирж болно. Тэгэхээр иймэрхүү юмыг тооцоолоод тэгээ бүгдэд таата бүтээмжтэй загварыг гаргана гэдэг нь уул нь бол яг нөгөө энэ хот төлөвлөлт байна уу тэр замын байна уу инженерүүдийн хийх ёстой ажил нь мөн л дөө. Түрүүн Ямкагийн тэр нэг хэлсэх гой санаа үг хэллээ. Ийм шийдлүүд нөгөө хүний төлөө байх ёстой гэдэг. Яг хүний төлөө хүнд нь эвтэйхэн байхын тулд хотоо уул нь байгуулж байгаа болохоор гаргаж байгаа зураг төсөл дизайн бүх юм нь бүх төрлийн хүмүүс татаа байх хүртээмжтэй байх ийм загварыг бол бүрт хэрэгтэй байна гэдэг. Айгуу тодорхой бидний ярианаас ойлгож байгаа гэж бодож байна. Нөгөө гэрээсээ ойрхон бай амардаг газруудаа энэ төр гэдэг дээр нэг зүйлийг би ажигласан юм аа. Тэр нь юу гэхээр зэрэг ялангуяа хүн ам ихтэй төвийн дүүргүүдийн нягтрал нь бүр хэрээс хитэрсэн гадаа гараад амрах ногоон байгууламж байхгүй. Тэгсэн яг хамгийн их нягтралтай дүүргүүдийн дундуур нь голууд урсдаг. Тэр нь бол Улаанбаатар хотын хувьд их тийм аятайхан нөхцөл. Нөгөө голуудаа ерөөсөө ашигладаггүй хог болгоод хайцсан байдаг. Уул нь голын эрэг дагаад доогуур нь ингээд тэгшхэн замаар аятайхан яваад амардаг байх юм бол цэцэрлэг төрөлөнд явах шаардлагагүй ойрхон газар очоод өөрхөн байгальтай ногоо юм дээр амарчж болохоор тийм болохоор энэ гол гээд бид нар Facebook групп үүсгээд санаачлага болгоод тэгээд нийслэл ажиллаж байгаа хүмүүс рүү нөөхөө жоохон санаачлага өгөөд
нийслэл хотыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл гэдэгт нь оруулж чадсан. Тэгэхээр одоо тэрийг гоё ашиглахад энд бол ийм усан ориглуур хөгжим гаргадаг, гэрэлтүүлэг явдаг юм хэрэггүй тий. Айгүй гоё орчин үеийн одоо залуучууд чөлөөт цагаа өнгөрөөдөг шоу амгалан тий худалдааны төв хэрэггүй. Тэгж ярих юм бол кофе шоп ч хэрэггүй. Бус орны түүц хэрэггүй. Зүгээр хүн ороод алхах. Гол нь аюулгүй. Ороод гарахад амархан тий эргээсээ ороод гарахад настаа хүнд хэрэгэнцтэй хараагүй бүх хүн орж гарахад. Тэгээд тэр зам талбай нь элдв янзын бэлта нэгэн догоо юм байхгүй. Ямар ч хүн явахад таатай. Нэг удаагийн үерээр урсаад алга болцдоггүй. Тийм нэг юм гэрэлтүүлэгтэй камертай аюулгүй. Ингээд энэ нийт ер нь бол голыг тэгж тогтцуулж бид нэр ашиглах шаардлагатай байна гэдэг. Тэгээд ингээд нэг гой гой төсөл зохиогоод хийхээр нэг чадахгүй байж амар мундаг юм айгүй их гаргаж ирдэг юм аа. Нэх л гялцал болсон юм. Тэгээ нөгөөх нэг 2 жил удаад нураад уучдаг. Тийм биш нэг жоохон бодтой ийм зөв инженерийн шийдэлтэй юмнуудыг хийгээч гэдэг. Тэрүүгээрээ ингээд хотын янз бүрийн юм хийж байгаа хүмүүс рүү банк одоо чихнээс нь хон хух гэж ийм зүйлийг бол хийж байгаа. Иргэдийн санаачлагтай. Тэрэн дээр ийм гой санаанууд ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг яаж одоо хүртээмжтэй байлгах вэ те? Тэр талаар бас бүгдээрээ санаануудаа нэгтгэх хэрэгтэй байна. Энэ болохоор яг ингээд хотын иргэдэд болохоор яг ингээд зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэж ярихгүй те. Хотын тэр иргэдэд бүгдэнд нь хэрэгтэй те одоо жишээлбэл тэр залуучууд одоо өндөр настай тэр хүүхдүүд тоглох тийм орчнууд ерөөсөө айгүй тотмог байна. Одоо нэг тодхон жишээ байдаг шүү дээ. 100 ингээд гэр бүлэрээ нэг салхилий нэг аштайхан газар ингээд түр ингээд хоолой шингээгээ цаахан алхаж чаад ингээд сууж тавтайхан нэг сууч цэвэрхэн орчинд байчи хүүхдүүдэд дагуулаа гарчий гэхээр цэцэрлэг түрээлэндээ ингээд аваардаг. Өөр хайчхан өөр нэг аштайхан газар байхгүй. За нэг гайгүй нэг гараад нэг гол устай газар гараад очие гэхээр нэг тэрэлжийнхаа гачууртайхаа гол дээр бөөнөрөө ингээд очиж суучдаг тийм. Тэгэхээр чи бидний яг ингээд амьдарч байгаа энэ хот дотор маань ингээд яг бүрэн нөөц болцсон ингэ байгаад байгаа шүү дээ. Бид нар тэрийг л тогтчулчих юм бол хүн болгон амарч чөлөө цагаа зүг болохгүй гэх тийм зүйл байгаад байна. Одоо жишээлбэл Монголч гэсэн паралимпийн аврахтай шүү дээ. Одоо Баатарч авах хэрэг. Өндөр паралимпиар хичээл маш олон тийм залуучууд байгаа. Өндөр хөгжиж нэг байт харваа. Тэгэхээр ерөнхийдөө голыг тэгээд тогтчуулаад юу яачихад бол зөвхөн бүх нийтийн хэрэгцээ маш хэрэгтэй байна. Тэгээд хамгийн гол нь бүх нийтээр ашиглахын тулд хамгийн гол төлөвлөлтийг бид нэр хүн болгонд ээлтэй байдлаар хүн болгоод хүртээмжтэй байдлаар хийх нь маш чухал асуудал болж байгаа байхгүй. За мэдээ маш олон ийм хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн юм дээр төхөний орчуулга хийдэг. Тэгээ ер нь ярьж байгааг нэг цөөхөн сонс. Одоо яаж энэ бүр ингээд мэдээлэл авсараагаад цэгцэрсэн байгаа шүү дээ. Тэгэхээр яаж аятайхан илүү хүртээмжтэй хотоо болгож болох вэ? Цэгцрэгч юу вэ? Ер нь бол ерөнхий л ойлголт өгöd байгаа байхгүй. Зүгээр одоо яг тийм байна, ийм байна. Ерөнхий ойлголт. Ерөөсөө мэдэн дээр үндэсний телевиз байгаа, стенийг байгаа. Хоёр телевиз л орой мэдээний цагаар тохион хэлмэрчтэй. Бусад танин мэдхгүй, эрүүл мэнд одоо тэгээд аялал жуулчлалын одоо тэр янз янзын нэвтрүүлэг явж байна те. Тэднийг ерөөсөө зүгээр бараг дүрсийг хараад хөөх юм өөрсдөө ойлгоно. Өөр арга байхгүй. Тэр ерөөсөө тэр мэдээний 30 минутыг л тохион хэлмэрчтэй хүргэж байгаа байхгүй. Тэгээ ядаж одоо ингээ манай үндэсний холбоо хэлж байгаа байхгүй. Ядаж одоо энэ телевизүүд хадмал хийгээч гэд. Манайх нэг судалгаа хийснээр сонсголгүй хүмүүс яг хамгийн их үздэг телевиз нь юу байна гэхээр HBO. Тэр нэг хадмалтай. Ойлгохгүй ч байсан хамаагүй тэр хадмалтай суугаад үздэг.
Тэгээд ер нь бол хадмал хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээ бас зохионы хэлмэрчд маань бас цөөхөн байгаа. Ямар ч очиж хаа газар нь очих боломжгүй. Тэгэхээр бас технологийн шийдэл хэрэгтэй. Энэ дээр зохионы хэллээ нэгдсэн үгийн сангаа байгуулад судлаад тэрийгээр аппликейшн хийгээд хүн гар утсаараа ёстой нөгөө нэг сонсгоо юу харааныхын чинь шууд нөгөө текстээ уншдаг гэдэг шиг текстээ шууд зохионы хэлээр авчих хэрэгтэй байхгүй. Ийм бас аппликейшн шийдэл хэрэгтэй манай сонсголтынханд. Бас Японд ч гэсэн Япон явсан хүмүүс бол хэлж ил байлээ л дээ бүх юм хөгжсөн. Ер нь бол их хэцүү шттэ сонсголгүй хүмүүс чинь та бид нар одоо бүгд ингээд сонсголтой ихээс төрсэн цагаасаа эхлээд эцэг эхийнхаа гэр бүлийнхаа бүх үг өгүүлбэрийг ойлгодогч бай ойлгохдоггүй бай ингээд сонссоор агаад 2 настай бид нар амын хэллээ ярьж сурдаг 2-3 настайтай. Гэтэл сонсголгүй хүмүүс ямар ч тэр орчны харилцаа байхгүй. Гэр бүлийн орчны харилцаа байхгүй. Тэгээд 6-аас 7 нас хүрэнгүүт нь 29 дугаар сургуульд авч даатгачдаг. Тэгээд тэр 29 дугаар сургуулийн багш нар тэр хүүхдүүдийг одоо суур мэдлэг өгөх боломжгүй байгаа байхгүй. Хамгийн гол хүмүүжил чинь гэр бүлийн орчин. Одоо тэгээд энэ дээр бол миний жишээ болохоор яг нөгөө манай хүүхд нөгөө аав нь ярихгүй манай нөхөр сонсголын бэрхшээлтэй байдаг. Аав нь ярихгүй учраас миний нэрийг дуудахгүй учраас миний нэрийг мэддэггүй байсан. Сургуульд орохдоо ч гэсэн байгаа шүү дээ. Ээж л миний нэрийг мэдгаа гэж дуудахгүй шүү дээ. Манай нөхөр чинь ингээд гараараа дууддаг болохоор миний нэрийг мэдгүй. Би бас аавынхын нэрийг хэлээд ингээд хүмүүстэй харилцаад байдаг учраас аавынхын нэрийг мэдээд байгаа байхгүй. Тэгэхээр хүн сонсохгүй болохоор мэдэхгүй байгаа байхгүй. Яг л тэр шиг. Ер нь бол сонсголтын маань техникийн шийдэл маш их хэрэгтэй. Одоо тэгэл гамшигаас ч ингээд чичирдэг цагч байдаг юм уу? Одоо тэгэл 103 дуудах гал одоо ингээд камера асаагаад миний хүүхд өвдөд ийна ингээд 103 дуудаадаг учраас заа гэдэг. Юу болчихоо гэдэг. Тэгээ би шууд уцтаад тэр хүүхд нь халуурч ийн гинэ байрных нь ямар ч гэсэн дугаар код бол хэлж байгаа. Тэгээд нөгөө 103 чи эргээд баахан чирэгдэл болоод нөгөө над руу буцаагаал залгаж байгаа хөх нөгөө юм чинь заахгүй шүү дээ. Хаалгаа онгоолохгүй шүү дээ. Сонсохгүй. Ингээд цаг алдчихж байгаа байхгүй. Тэсний шийдэл айгүй хэрэгтэй юм ба шүү дээ. Тэн дээр чинь ингээд хонх дарангууд гэрэл насдаг байх хэрэгтэй байхгүй. Хонх дарангууд тий. Тэгэл утсаар шууд хэлмэрчтэйгээ яриад тэгээд одоо тэр нөгөө бүхэл одоо өөрийн телефоны утаснууд ч бүгдээ камераасаа бүгдээ ингээд ярих боломж байна гэж яг л эрүүл хүмүүс ингээд хоорондоо хязгааргүй ярьдагтай л адилхан дүрсээ хараад ярьчмаар байгаа байхгүй юу? Уг нь бол. Тийм байна. Тэгээд бас аппликейшн хэрэгтэй байгаа байна. Манай сонсголтын аппликейшнтэй болвол тэгээд заавалчгүй нөгөө орчуулагчийнхаа амыг ингээ хараад байх. Өөртөө учраа олчих байхгүй. Тийм. Яаралтаа үндсэн гол функцүүд аппликейшнтэй бол болохоор тэгээд энэ мэдээлэл өгж байгаа телевизүүд ч бай ерэн зүгээр одоо бид нар өөрсдөө ингээл сошиал дээр идэвхтэй болсон шүү дээ манай хандцал. Бид нар ч гэсэндээ бас бодмоор л юм байна. Дорож энэ нөгөө хадмал бичигч нь энэ чимээгээ гээд нэг залуучууд систем ийцэн байгаа шүү дээ. Одоо нөгөө текст бичихгүй уншичаар нөгөөх нь текст болгочдөг. Иймэрхүү юмнуудыг талаад аль болохоор хадмал энэ төр бичих хэрэгтэй байна л гэж л ер нь бүгдээр нь уриалъя тий. Тэр бол их чухал байх юм. Тийм түрүүний хэлдэг нөгөө одоо хадмал болохоор нөгөө HBO-г сонгож үзэж яах гэдэг шиг нөгөө аюулгүй хүртээмжтэй тийм үйлчлэгээ одоо тийм үзүр үйлчлэгээ дэлгүүр хоршоо байгууламж байх нь хамгийн их одоо олныг татсан яг хотны хөлд байх ашиг орлогыг юу их байх боломж нь баггүй юу. Жишээлбэл HBO үзэж яах гэдэгтэй боломж юм. Бас манай нөгөө мэдээнийхэн ямар ч мэдээнийхэн нөгөө нэг шал өөр дүрс өгчүүд би тэнийг ажилласан л та шал өөр дүрс өгчүүд энэ доогуур нь урсаж явж байгаа нэрнийх нь сэдвүүн шал өөр үгтэй. Тэгээд тэрэн дээр би яаж ажилласан гэхээр манай нөхөр яг нөгөө дүрсийг харчингуудаа энэ тэгсэн юм уу гэд асуух. Тэр доор шууд нөгөө сэдвтэй ингээ холбоод надаас асуухлаар үгүй шүү дээ хин тэгж байгаа гэсэн чинь энэ дээр сая тэгж гарсан шүү дээ. Шал өөр дүрс өгчөнгүүд яг тэр дүрстэй нөгөө нэг сэдвийнхаа нэрийг шууд ингээ холбоод ингээ ойлгочдөг байхгүй. Тэгэхээр яг л тэр мэдээлэл өгч л байгаа бол тэр хадмалтайгаа явж байгаа бол тэр
одоо бичгтэй холбоотой дүрс өгөөч гэж хэлмээр байна. Тэгээд эрүүл мэнд одоо ямар ч мэдлэг байхгүй, танин мэдхгүй мэдлэг байхгүй. Ерөөсө хамгийн их сонсголгүй хүмүүс, хамгийн их хайртай хүмүүс нь сонсголгүй хүмүүс өөрсдөө байдаг. Яагаад гэхээр 29 дугаар сургуульд очиод яг өөрсдөнтэйгээ харилцдаг байхгүй. Тэгэхээр өөрөө нөгөө яг төрлөх хэлээр хүмүүстэй харилцаад тэр нь гэр бүлээс нь илүү дотны хүмүүс болчдөг. Тэгэхээр яг сонсголтой хүмүүс гэр бүлээсээ илүү сонсголгүй хүмүүс руугаа илүү их бүх мэдээлэл өгж ийн, бүх мэдээлэлээ тэндээс авч ийн. Нэг хүнд буруу мэдээлэл өгөх юм бол нийтээрээ буруу болчихж байгаа. Аа. Тэгэхээр баргийн мэдхгүй болчихж байгаа байхгүй нүдэрээ харахгүй болоод. Аа. Нөгөө мэдээлэл авах боломж хязгаарлагдмал болохоор бас юм вакуумцсан байдал үүсгээд байна шүү дээ. Тий. Ер нь мядгийн яриаг сонсч чинь бас нэг нэг бүтийн нэг орлогч дарга хөгжимшилтэй иргэдэн байгууллагатай уулзчаад нэг юм хэлжсэн гинт санаанд орчлоо. Өөрөө нэг олон улсын хотууд том хотуудын уулзалтанд оролцсон юм л. Тэгээ эргэж ирснээр ярьжсэн. Би ойлгосон. Та нар чинь улс одоо хотын хөгжлийн аюулгүй байдлын ээлтэй хотын хэмжүүр нь юм байна шүү дээ. Та нар хамгийн ээлтэй аюулгүй байгаа хот бол бус түнд бол хамгийн амгалан байх юм байна. Тэгээ мядгийн хэлдгээр бид нар чинь нэрээ нэг альва нэг хүртээмжгүй байдлын альва нэг хөрөлдөггүй байдлын бэрийн мэдэрдэг хүнийхээ хүмүүсийн хувьд л тэрийг ойлгоод ингээд нийгэм таниулж явах, хэлж явах, ойлгуулж явах, бий болгуулахад нь хоолойгоо хүргэж явах хэрэгтэй хүмүүс юм байна л. Бид хөгжимшөлтэй хүний хувьд амьдрахад орчин нөхцөл нь таатай хот бол бусад хүний хамгийн аюулгүй таатай юм байна гэж хэлждэг. Тэр яг л мэдээ хэлтгтэй бас их адилхан юм байна да. Тийм мэдээ чи яг хэлдэг шиг бас тий. Ер нь бол да хүн бас нөгөө зээгөө хараагүй үгүй бас нэг төсөлөд бас хийчих гэдэг шиг тий. Яг нь тэрнээсээ суугаад нэг километр орчим яваад үзэхгүй бас. Батрахад бас хэрэг байдаг. Нэг өөртөө бас үнэлтүүдийг үзэхгүй. Тэгээд ерөнхийдөө замын юу шиг байх бах та Улаанбаатарын явж байгаа бол. Аюулшээ. Үртэмжтэй орчин бий болно гэдэг маань хүн болгоны аюулгүй тав тухтай тий айдсгүй тэр нөхцөл болцоомар гэсэн зөвхөн хөгжлийн бэрхшээлт гэж онцлох зүйл. Ядтал хүүтэй за гараа тоглох гэхээр яач хол хийчих бол юм доогоор орчих бол тэ хаашаа ямар нөхрөө ороод унж чухал гэж санаа зовхгүй байдал ажил чамдэр гэсэн үг шүү дээ. Тэ. Миний ерөнхийдөө ингээд та бүхэнд ярилцаад ойлгосон сэдв ойлголт юу гэхээр зэрэг за одоо инженерүүд мэрэгжлийн хүмүүс маань ингээд хот мотод төлөвлөдгөө. Тэгээ яалт ч нэг шаардлагатай болохоор нэг стандарт нийцүүлдэг юм хүмүүс хийдэг. Гэхдээ хандлага өөр байх хэрэгтэй юм байна. Энэ чинь бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зориулсан зам тавихтаа биш. Ямар ч хүн орж гарч явах боломжтой гэдгийг бодох хэрэгтэй. Энэ хүний төлөө бүх одоо ажил төлөвлөлт юмнууд маань хийгдэх хэрэгтэй байх нэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол юугаар онцлог юм гэхээр хэмжүүр болдог гэсэн нэг зүйл ярьлаа шүү дээ. Тэгэхээр тэнд харааны, хөдөлгөөний янз бүрийн бэрхшээлтэй хүмүүс орж гараад үйлчлүүлээд нэвтрээд явдаг байх юм бол тэр хот бол хүний төлөө юм тогтцсон зөв ажил хийсэн байна гэдэг. Иймэрхүү бол гол ойлголттой үлдээ. Тэгээд бас нэлээд ойлголт өгсөн байхаа. Надад бол айгүй сонирхолтой байлаа. Ийм шийдлүүдийг техникийн инженерийн шийдлүүд бол эцсийн дүндээ хүний төлөө хийж явах ёстой. Угаасаа тийм зорилготой юм чинь. Ялангуяа хотын төлөвлөлтөн дээр бол энийг бүгдээр анхаарч ажиллах хэрэгтэй байна гэж бодож байна. За сайхан ярилцсан баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. Баярлалаа мэдгээ. Баярлалаа. За хамраарай. За сайхан хамраарай. Яд гинэ. Нямкагийн харин гэдэг юм уу?